амьтдыг хамгаалах одоо тэр хууль мөл нь ерөөсөө байхгүй. Нэг сая нэг хууль батлагдсан нэртэй тэгээд хэрэгжиж байгаа юм ч байхгүй. Сая нэг манай хотын дарга хаан ч хэлээ байгуулаа тэгээд нэлээд төсөв мөнгө ордсон байна, тэгдэм байна гэж яриад ирсэн шүү дээ. Тэр чинь юу яасан? Түрүү жил 8 сард нэг хуучин хар үнэгний аж ахуй гэдэг дээр үед байсан тэр газрыг сэргээн засварлаад хашаа ороо бариад байшин савын засаа тэгээ гадуур нь баахан одоо ийм тороошонууд бариад тэнд нохоо асрамжийн газар ер нь нохоо муур асрамжийн газар нээн гэдэг 8 сард ашиглалтанд орсон баг шүү тэр чимээр. Тэгээд үйл ажиллагаа нэг 2 сар л явуулсан юм шиг байна. 10 сарын дундуур хаагдчихсан сурагтай байсан. Тэгээд тэн дээр эндээс олон нохоонууд очиж байж байгаа бичлэгийг харсан л да. Тэгэл удаагүй л бүгдээрээ нэгээ барайл тэгэл бүгд л угсан сурагтай байсан. Би одоо нэг яагаад мэдээд энэ кино одоо ингээл бас ингээл амтнд тийж тэгээ софтвер шиг одоо ийм хүмүүс чи хоорондоо бие биентэйг ингээл холбоотой байгаа шүү дээ. Мэдээж бие биенээсээ сурч юмээ сонсон. Тэгээ тэн дээр очисон хүмүүс хүртэл надад ярьж байсан. Нэг дунд нь хүүтэн өвлийн хүүтэн чинь нөгөө хөлтөө цувдаанууд шидэж өгөөд голтон. Тэгэл энд зүгээр машин дээрээс шидэл явчихсан. Тэгээ нөгөөд бол хоорондоо мэдээж хоолндоо булаацлтана. Их л өлцгөлэн байж дээ. Яаж вэ? Ахав тэр чинь. Тэгэл түүхээ хоол тэгж мэйждэл. Тэгэл ер нь бол энэ эндээс өгүүлсэн амт чинь тэгээд бие бинийгээ танихгүй амт чинь хоолн дээрээс олж муудалцдаг ч юм уу тий. Тэгээд хоолн дээрээс биш маа гэж зүгээр хоорондоо ч тарахгүй шүү дээ мэдээж багасаа амт өсөөгүй амтад. Тэгэл нэгээ барайл дууссан бэлээ тий. Тэгээ сүүлд нь тэр нэг хитэн муурнууд үлдээд бас нэг гадаа хашааныхан гадаа нэг 2 3 гүлэг үлдээ тэрийг энэ тэр нөгөө бас нэг амтаа асардаг охин очиж авах гээд очсон чинь хүмүүс л яг пост оруулаадсэн юм шиг. Тэрийг нь очиж авахгүй очсон чинь гүлгнүүд нь ч байхгүй. Тэгээд нөгөө муурнуудыг нь яасан бол гэдгсэн чинь хажууханд нөгөө барилгын ажил явуулчихсан юм байна л да. Засрын юу нэ. Тэгээд тэр хүмүүсээс нь асууд энтхийн шилтер юу болсон бэ? Муурнууд тэр нь ядаж хайцсан бэ гэдсэн чинь шуудаан тэгээд баг амьдаар нь булсан сурагтай байлаа. Тэр юу гэсэн үг вэ? Тэгээ ер нь бол амтан тижэн гэдэг чи одоо нэг сансны зоргоор хүн болгон тижээдчихдэг юм бас биш л дээ. Асар их хариу уцлаг, амар их төвчээр. Тий. Тэгээ мөнгө санхугаас авахуулаад тий. Тэгэл одоо гэртгэхэд нэг ганц нохоо ингээл байлаа гэж одоо тэрнээс одоо харшилтай хүмүүс ажуулна эсвэл тэр ус ноосны одоо аав ээжүүд нь яа ингээл хүүхэд нохоо авъя гэсэн чинь энд дэрүүгээр ус болоод байна гээл те эсвэл энд тэн шээчлээ баачлаа гэл ингээл асуудал үүсэ. Тийм учраас ер нь бол хүмүүс ер нь амтан авахтаа муурэгч нохоогооч те авахтаа ер нь бол доор хаяж ер нь нэгээс 2 жил бодож иж авах хэрэгтэй. Тэг хүүхдээ энэ нэг сэтгэлийн өрлөөрийн сансны зоргоор тэл нэг хүүхэд нь нохоо авч гэхээр нэг хүүхдээ эргэлүүлэл дор нь авч өгöd байхгүй те маш сайн бодоод жилээ доотлон жил бодох хэрэгтэй. Тэгжээж тэгээ тэрнээс гадна нөгөө тестээ тавиулах хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг? Одоо нохоо муурны харшилтай байна уугүй юу гэдгийг арьсан үний одоо юуны эмнэлэг дээр очиод тестээ тавиулаад тэр арьсан өнгө мал эмнэлэг мал эмнэлэгтэй бол хамаагүй л дээ. Зүгээр л одоо жочингууд ч нөгөө харшлын тестүүд тавьдаг штэ. Тэрийгээр сорил тавиулаад нохоо муурны харшилгүй бол авч болно. Үгүй бол хүмүүс ч нөгөө эхлээд авчдаг. Тэгээд дараа нь харшилтай гэдгийг мэдээд гаргаа хийчдэг байхгүй юу? Тэрнийг тооцож авдгоо. Тэгэхээр тэн дунд чинь нөгөө амтаа хурчж байгаа үстэй. Тийш. Тэгээд нөгөө ямар ч спид заслахгүйгээр нь аваачаад үржил хаах мессежлгуу гадаа аваачаад гудамжинд гаргаа хийчихэнгууд нөгөөтг нь мэдээж яг нөгөөлтрээ нохооч байсан бэ. Гараал дахиад өөр гудамжийн нохоонуудыг нийлээл үржээл ингээл баахан микс нохоонууд төрвөл тоотлого чинь 200-аас 300 мянга байна гэдэг байгаа байхгүй юу? Хаана энэ хот доо? Тийм, хотод доо. Тэгэхээр тийм бах уу хаас айгүй л. Тийм, энэ тоог чинь нэмэрлж байгаа хүмүүс ч одоо энэ үржүүлэхийн газрууд байхгүй юу? Энэ үржүүлэхийн газруудын асуудлыг нэг тийшин шийдэхгүйгээр хизээч энэ одоо хотоос явуулж байгаа энэ буудлага
Цустай аллаг бол хизээч зогсохгүй. Тэгэл төр засгаас Мэдээж энэ бол төрийн дэмжлэгтэй л явах юм. тий. Одоо тэр айлуудын нохоонуудыг спейжүүлэх ч гэсэн мэдээж төрийн зохицуулттай л явах хэрэгтэй. Одоо тэгээд сая төсвийн мөнгийг нь харсан чинь саяхан одоо Сонгон айрхан дүүрэг дээр 600 саяыг төсвөлчихөж байгаа амтан буудаж алхаад. Сая дахиад энэ Баянгол дүүрэг дээр 200 хэдэн саяыг төсвөлж илээ. Буудаж алхах. Тийм буудаж алхаад. Тэгээд энэ нь одоо ингээд үнэхээр алаад дуусчдаг бол одоо цөөрчд үл хамаалаад. Энэ бол хизээч дуустдаггүй байхгүй. Энэ чөтгөрийн тойрог шиг ингээд байнга үргэлжилж идэг. Жил болгон л буудаж идэг. Жил болгон л нөгөө нохоонууд нь төрж идэг, муурнууд нь төрж идэг. Одоо ерөөс ингээд улсын энэ одоо татвар төлөгчдийн мөнгөөр чинь л ерөөс юм өстө завхарсан хизээч бүтэхгүй энэ аллагыг ингээд явуулаа л энэ жил болгон. Өшнөө мөнгө төсөөлөл Амар их мөнгө төсөөлөл. Саяхан нэг сэтгүүлч очоод асууж байгаа байхгүй юу? Нөгөө нэг та нар асрамжийн газар нийсэн гэдээсэн тэр чинь юу болж байгаа гэсэн чинь үйл ажиллагаанд хийвэл явагдаж байгаа шүү дээ. Харин ч бүр өдөр тутмын зардал нь амар их гардыг билээ гэдэг. Гэтэл энэ чинь айл өвшөний бүр өнгөрсөн оны тэр 2 сар ажиллаад хаагдсан газар байхгүй 11 сар баг хаагдсан байсан газар шүү дээ. Тэгэхээр л одоо тэгэл тэрийг ажиллаж байгаа. Үйл ажиллагааны зардал амар их гараад байна гэл. Нямундаг ажил хийцэн юм шиг аа. Тийм хийгээд одоо бүр явж байгаа юм шиг тийм. Төр болон хувийн хвшил одоо тэрийг алаад буудаад байгаа тэр нэг компани одоо энэ хоёр чинь харын сэтгэлээр төрүүл одоо хардаж харуулад энэ чинь бас төрөлтөө л санхүүтэй холбоотой юм байна шүү дээ. Тийш тийм. Гол нь эдрийг нэг эрүүл саруул те маш сайн хайрладаг гэр бүлтэй болгочих юмсан гэж бодъё. Бас ийм удаан ингэж торонд амьдруулмааргүй байгаа хгүй. Тийм болохоор хиттэй нэг юм уу 2 3 газар аваад том чөлөөтэй таардаг харин те суул ингэ бүүлжээд ер нь мөрөөдөл одоо тийм л юм болчиход байна да яг. Дулаан байртай ч гэдэм үү те 2 3 давхар гой сэндвич байшинтай. Тэгээ ингэ давхартай те өвөлтэй гой ингэ дулаахан дотор нь ороолоо хонуулцдаг. Тий яг гадны шилтрүүд чинь гэхдээ шилтрүүд гэхэлээ стандарт хэмжээ байгаа л да. Бага л да ер нь бол бас айгүй бага хэмжээтэй. Шилтер чинь бол яг зөвхөн өрчлүүлэхэд хүлээгдэж буй гадных бол тийм нөгөө нэг өрөө учраас манайх чинь бол энэ тал нутаг сайхан газар юу үлээ те. Санаагаар болдог бол ингээ айгүй гой хол хөдөө очоод ингээд хүн амтнаас хол ингээ баймаар боловч нөгөө орчингуй болчихно. Гэрэлгүй жишээлбэл гэрэлгүй одоо манай энэ газар гэрэл тавигддаг байгаа л да. Тэгээ бид нар л нэг юм power bank панелаар нарны панелаар хөргөчөө өдөртөө хасаагаал оройдоо нэг хэдэн цаг зурагтаа үзэл ингээл болж байна. Өөрөө нөгөө сайн дураар ийдсэн зүйл хархийн нэгэнд гомдлох зүйл байхгүй шүү дээ. Одоо төрөөс нэг гүйүүлэл нэг дулаан орон байр барьж өгөхгүй маа гэхэд одоо энэ газрын асуудал танах чих сайхан том хашаатай юм биш үү? Энийг одоо төрөөс тодорхой хэмжээгээр нэг харж үздэг ч юм уу. Үгүй энэ болохоор би зөвхөн нэг гэр бүлийнхаа гишүүдээр 0.7 авах тийм юм дээрээ л авсан газар байгаа юм л да. Хөөцөлтөж жаад бүр эдрэгээл яваад бариагээд. Эдрэгээл нэг авъя. Яг л эхнээсээ 8 жилийн өмнө олцсон хоонод ойролцоогоор 4-5 жил уяанд байсан байхгүй юу? Нөгөө айл-айлын хашаанд сул тавьж болохгүй учраас гинжинд байсан гэсэн үг. Тэгэхээр ердөөсөө л түрүүн таны хэлдгээр мөрөөдөл гэдэг чинь бодол болсон шүний зүйд өдрийн бодол болсаар аваад энэ газрыг аваад эндээ одоо ингээд манад уяатан хоо байхгүй байгаасаа энэ 2-3 байгаа чинь болохоор яалтчих واخгүй нөгөө гүйлгээ уянд байгаа 30-аас 40 м гүйлгцэн байгаа зү урт уянд тий. Тэгээ хүн чинь нөгөө ингээд ахиулаад нөгөө хийж байгаа юм чинь тий. Болцооныхаа яриа бодол бол зөндөө байгаа, зориг бол зөндөө байгаа. Та хоёр тэ одоо энэ сайхан эндрэнгүй нэгүүлсэнгүү сэтгэлээрээ гараа явж хахад одоо хаягдсан хөлдөж өгөх гэж байгаа ялах жижиг нохоо муур уцраад энд ингээд тижээлээ. Одоо түрүү ирсэн одоо түрүүчийнх нь одоо эднэр төгсөөд ч гэдэг юм уу дуусаач гэдэг одоо яад тий одоо ингээ явуулд юм уу яад тий ингээ байлгаад энэ дахиад ингээл насан туршид хижээгээд идэв юм уу ийм байгаа яг анх бол яг туслаад өвчний нэдгээгээд эзэнтэй л болгоё гэж тусалж байгаа шүү дээ. Түүнээс энэ олон эмчтийг ингээл насан туршдаа би ч бас бид тэр чи эмэгтэй хүмүүс те бас гэр бүл байгаа өөр хөлттэй. Тэгэнгүүт зөндөө олныг өрчлүүлж үтсэн л дээ хүмүүст. За энэ бол за би анх авахтаа бол за ингээд авчин тэгээд авчин гэж манайхан чинь аюу гоё юм ярьдаг штэ. Тэгээ хүн чинь өөршгөл хүнийг боддог те. За би бол угаасаа энэ нохоог ийм байвал ингээ хайрлчин зориулаад нэг аяа хоол игээд өчнө гэд хүн чинь итгэж өгдөг байхгүй. Магадгүй заах өөрөнд нь туслаа хэд хоногийн дараа очино хэдэн сарын дараа ч юм уу нохоо чинь тэгээ гараа авчихсан шүү дээ бууд болцсон муур чинь байхгүй үхсэн шүү дээ дандаа тийм хариу сонсч байсан ер нь бол халаа дуугаад тийм амтныг ер нь тийм хариулт сонссон
годомжинд бэртэж гэмтсэн багт нь өөрөө тэврээд те үр хүчгээ бодоод явах уу ойлгохгүй юм бол энийг ойлгохгүй л те тэнгүүд тэрийг эмчлээд те цаг заваа гаргаад сэтгэл гаргаад ингээд амар хөөрхөн болгоод тэгээ хүнд өгч Тэгэл бүх вакцины тулганд нь бүх вакцины хамруулсан. тулганд оруулна. Үнэхээр сайхан болгоол ингээл өгөхөд Манайх- хүмүүс нь манайхан гүгээс бүгд спецлахтай үржидгүү гэсэн үг. Огт гөлөгтэй ижнэр эдгэр чин дандаа нэг годомжинд дөнгөж гөлөглөлцөн өгөл яг засан дээр бүр яг нэлэх бүр мэдээж нэг өгөө гөлөгнүүд нь байжсэн учраас тэгээд яалчгүй постн дээр хараад лсэн би өөрөө гадагш явцсан байсан. Тэгэл яана энийг амтнд тусалчдгүй юм бахта яг туслал үүрэн дээр нь туслаа. Би өөрөө ийм ажил хийдэг ч гэсэн нөгөө бус өөр төрлийн бус байгууллагын хүмүүстэй тусалдаг. Тодорхой хэмжээний хандив чатгаараа өгдөг. Нэг өөр ч юм уу юу гэдэг те нэг за нэг энэ тэр эмчилгээнд нь ч юм уу өгдөг байхгүй юу. Ягаад гэвэл яхав би ч гэсэн бас эргэн хүн шүү дээ. Тийм шүү дээ. Заавал ийм хийдэг байгаад заавал тэднэрт өгөхгүй байх ч юм уу эсвэл би тэдрээс авах талтай биш. Тийм болохоор би ч гэсэн өөрөө тэгдэг. Тэгээд нэг хандууд босгочвол би үүрэнд нь туслая та гэж хэлжсэн. Хизээ хойно ирсэн годомжинд яг хэвээр байж байгаа. Тэгээ авцсан тийм тохиолдол байгаа байхгүй. Тэгээ одоо эдгээр маань том болон толгойн өвчин болж лээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Том газартаа л олъё л гэж бодож байна да нуугаад ихгүй.